За сайн байцгаана уу? Сайхан нааццгаасан уу? За бурхантай алхсан хിവэрэ байна уу? За эцсийн өдрүүд иржээ. Тийм учраас бид нар маш нухацтай байх хэрэгтэй байна. Одоо 1-7 хоногийн дараа л бид нар суварын сургалтанд суух тэр цаг ирж байна. Тэгэхээр бид нар яг мөнөгийн хэлсэнчлэн бид нар маш бэлэн байх хэрэгтэй байна. Тэгээд өөрсдийгөө бид нар ариун үндэстэн мэт өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй байна. Одоо цаг улам илүүгээр ойрцсоор байна. Тэгэхээр бид нэр өдөр болгон түүнтэй алхсан хിവэрэ, өдөр болгон түүний үгийг уншсан хിവэрэ, түүний хоёуг дуулахаар бүрэн хувцсан хിവэрэ урагшаага алхасаар байя. За би одоо 1-р Коринтын 1:4-өөс эхлээд уншихсан. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурхны нэгүслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. Яагаад гэвэл та нар альва үг ба альва мэдлэгээр юм бүгдэд түүний дотор баяжсан. Бөгөөд түүнчлэн та нарын дотор Христийн талаарх гэрчлэл батжсан учраас бидний эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн ямар ч бэлгээр та нарт дутахгүй. Энэ надаа маш энэ ишлэлүүд над руу ер нь бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө Бурхны одоо цаашаа уншия л да. Тэр та нарыг бидний эзэн Есүс Христийн өдөрт гим зэмгүй болохоор эцэст нь хүртэл батлана. Бурхан бол итгэмжит, та нар бол түүгээр дамжуулан түүний хүүн болох бидний эзэн Есүс Христийн нөхөрлөхөөр дуудагдсан юм аа. Тэгэхээр бид нар яг Бурхан эцгээр дуудагдсан, Бурханы хүү гэж сонгогдсон. Тэгэд Бурхан эцэг биднийг байршуулсан. Учираас яг энэ зүйлийг бид нар бүр Бурхан эцгийн үгээр илчилж хүлээж авах нь маш чухал санагдсан. Яагаад гэхээр энэ бол Бурханы сэлэн мэт үг учраас бид нар Бурханаас ирж байгаа тэр илчлэлтийн үгийг хүлээж авах нь маш чухал. Тэгэхээр бид нар одоо дараагийн төвшин рүү гарах улирал маань маш ойрхон ирсэн байна. Тийм учраас бид нар Бурханы тэр хоёуг дуулахыг бүрэн өмссөн. Тэгээд түүний үгийг бүр илчлэлтээр хүлээж авах нь маш чухал байна. Тэгээ би өнөөдөр энд тунхаглах гэж ирсэн. Яагаад гэвэл хотын сүмийн итгэгч нэг бүр яг Бурханаар дуудагдсан, Бурханаар сонгогдсон, Бурханы хөвгүүд охтууд гэдгээ бүр Бурханы илчлэлтээр хүлээж авах тэр цаг ирсэн гэж би тунхаглахыг хүссэн өнөөдөр. Бид нар хин нэг нь одоо ингээд бид нар олон жил ингээд хотын сүмтэйгээ хамт, эцгүүдтэйгээ хамт одоо ахан дүүсүүдтэйгээ хамт алхаж исэн ч гэсэндээ нэг нэгээрээ ч юм уу 2-3-аараа ч юм уу ингээд явж исэн. Тэгвэл бид одоо энэ яг цагт бид нар яг бүрэн одоо нэгнийгээ орхихгүй гэсэн миний одоо чин хүсэл байгаа. Тийм учраас бүгдөө яг Бурхан дотор Бурханы илчилсэн тэр илчлэлтийг Бурханы яг үгийг хүлээж авах нь маш чухал юм байна гэж бодсон. Яагаад гэвэл бид нар нэг нэгэнтэй эргэтнүүд учраас
би нөгөө нэг манай ажил дээр юу яасан байхгүй юу? Хаан улд үүргийн цэцэрлэгүүдийн 5 цэцэрлэг байсан. Тэгэд богд уулан дээр цуглаад тэгээд тэр 5 цэцэрлэг цуглаад ингээд нөгөө богд уул руу тавлаг гарсан байхгүй юу? Тэгсэн чинь манай байгууллага болохоор нийт 76 ажилтнтай. Тэгтээ тэнд 33 л очсон байсан. Тэгтээ яг уулан дээр гарсан нь 13 хүн байсан байхгүй юу? Тэгэнгүүт цаана өөр байгууллага байсан болохоор бүгдөө гарсан байхгүй. Тэгээ бүгдөө гарсан нь яг туга барьж байгаа байхгүй юу? Тэгээ би тэн дээрээс харахтаа тэр уулан дээр гарахад бид нар ингээд яг одоо энэ дэлхийн одоо мэрэгэн ухаанаар болвол өөрсдөө ингээл урд ингээ гарч явах юм бол ингээл хурдан ингээд яваад ч юм уу те нэгнийгээ орхиод ч юм уу ингээд яад ингээд энэ дэлхийн ухаан бол тийм байгаад байгаа байхгүй. Харин сүнслэг бурхны мэрэгэн ухаан бол нэг нэгэндээ бид нэр эрхтнүүд бид нэр яг нёгийгээ одоо хайж явах ямар ч боломж авахгүй. Яагаад гэвэл бид нэр гараа ч юм уу хөлөө ч юм уу орхичих юм бол бид нэр тэнд очихгүй байхгүй. Тэгэхээр бид нэр яг хотын сүмөөрөө бүхлөөрөө яг түүний өмнө очих нь маш чухал юм байна гэдгийг тэр зүйлээс харсан. Тийм болохоор миний одоо зүрх сэтгэл өнөөдрийг хүртэл цохилж байгаа зүйл бол яг хотын сүмийн итгэгч нэг бүр яг бурхан эцгийн өмнө очиод яг түүний өмнө бэлэм зогсоод яг замаа дуусгаад яг сайн тэмцлэр тэмцээд тэгээд яг итгэлээ сахиад яг бэлэм байж түүнтэй хамт алхаад нэг нь үлдсэн болвол нэгийгээ очиж юу татдаг нэг нь үлдсэн ч гэсэндээ зарим нь би ч гэсэндээ цогтой явъя гэсэн тэр нөгөө нэг өөрсдийн бардам зангүй байх тэр тийм байгаасаа гэж хүсэж байна. Тийм учраас бүгдөө үлдсэн нэгнээ ч гэсэндээ бүгднийг аваад үлдчихэж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол урд алхаж байгаа нэгнүүдтэйгээ сайн дураараа өөртөө очиод нэгдээд ингээд бүхлөөрөө бүтнээрээ бурхны өмнө очие гэж би тунхаглахыг өнөөдөр хүссэн юм аа. Есүс Христийн нэрээр. Тэгээ өнөөдөр түрүү 7 хоногт Чензо маань хөгжимгүй магтах үеч гарна гэсэн. Тэгээ өнөөдөр ирж явах шиг байна. Тэгэхээр яг одоо технологи маш хурдан ажиллаж байгаагийн илэрлээ. Тэгээд бид нэр одоо би өөрийгөө юм чин ингээд нөгөө тодорхой байх тусмаа улам хүчтэйгээр ирдэ штэ. Тийм учраас яг Джонатан Дэвид пастрын 2017 онд одоо ярьж исэн яг одоо технологи болон яг одоо хөдөлгөөнийг би бас нөгөө тодорхой бичиж авсан байгаа яг Джонатан Дэвид пастрын. Энэ бол яагаад нэг цаанаасаа яг тэр зүйлийг сонсоод бичих авах ёстой санагдаад тэгээд тэр зүйлээ бас таадад хэлье. Тэгээ яг одоо хөдөлгөөн одоо өөрийгөө одоо яг одоо хөдөлгөөн болон яг одоо технологи дотор байхгүй бол та өөрийгөө бүрэн өгөөрэй. Тэгэх юм бол шууд яг одоо технологи руу яг одоо хөдөлгөөн рүү орох болно. Ийм амархан. Тэгээд яг одоо хөдөлгөөн болвол бурхан яг одоо таны зүрхэнд ажиллаж байна. Өдөр бүр бурхантай сайн алхах. Өдөр болгон бурхантай сайн алхаж байвал та яг одоо технологи дотор хөдөлгөөн дотор байна. Өдөр бүр шин талах шиг бай. Яг өдөр болгон шин талах шиг байх юм бол бурхны туйлын дээд эрх мэдлэр ихэлсэн хөдөлгөөнтэй холбогддог гэж байгаа. Тэгэхээр яг одоо та өдөр болгон шин талах шиг байна уу? Та өдөр болгон бурхны үгийг уншсан хിവэр байна уу? Та өдөр болгон залбирсан хിവэр байна уу? Та өдөр болгон түүний хүслийн дагуу үйлдсэн хിവэр байна уу?
өөрсдийгөө бид нэр цаг үргэлжлэх бас шалгах цаг ирж байна. Тэгээд яг одоо явагдаж байгаа бүх юмс энэ дотроо хангалттай амьдрах бүх зүйл байна. Тэгэхээр Бурхан биднэрт бүх зүйлийг өгсөн. Бид нар тэр өгсөн бүх зүйлээр нь бид нар амьдрах болно гэдгийг Иесус Христийн нэрээр тунхаглаж байна. Бурхан эхлүүлсэн, Бурхан дуусгана. Бас гүйцэлдүүлэх хүчийг Бурхан өгөх болно гэдгийг Иесус Христийн нэрээр тунхаглаж байна. Бид нэр улам илүүгээр идэвхтэй хിവэрэ байгаараа гэж Джонатан Дэвис пастор бас хэлсэн байна. Яг одоо явагдаж байгаа бүхэн чухал гэж хардаг нэг нь одоо яг одоо технологи дотор байна. Яг одоо чи хэн бэ? Чи хэн бэ гэж биднээс асууж байна. Тэгэхэд бид нэр яг би Бурхны хүү байна гэх юм бол чи яг одоо технологи дотор байна. Битгий ирч хүчээгээ амиа улам үрд улам хас гэж юм. Тэгхийн бол яг одоо технологит байна. Хоолоор биш Бурхны үгээр амьдардаг байх юм бол та яг одоо технологит байна. Өдөр бүр одоогийн хөдөлгөөн дотор байх ёстой гэд Джонатан Дэвид пастор хэлсэн байна. За тэгээд яагаад энэ зүйл юу яаж байгаа гэхээр бид нар чинь одоо Бурхны хүү гэд бүр ингээд дуудагдсан, сонгогдсон хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь бид нарыг тэр замаас маань гаргахыг өдөр болгон л яг ажиллаж байгааг ажилдсан байна. Бид нар ингээд сайн зүйлж болсон, муу зүйлж болсон энэ сайн зүйлийг хүртэл Бурхан надаа өгж ийн гэж бас одоо бүх юмд л хянамгай байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол бид нарыг ямар ч цаг үеэр дамжуулаад бид нарыг энэ замаас маань гаргахыг үнэхээр өдөр болгон хүсэж байгаа юм байна. Тийм учраас бид нэр маш нухацтай байж маш нухацтай байгаад одоо яг өөрсдийнхөө байр суурийг улам мэдсэн хിവэрэ байгаад тэгээд бүр тэрэн дээр бат зогссон байгаад түнлүү бүр ингэж тэд нэр одоо тэр болвол бид нарыг яг байр суурь мэдгүй байгаасаа л гэж хүснэ. Бид нарыг болвол байр сууриас унаасаа л гэж хүснэ. Харин бид нар өөрсдийнхөө өдөр болгон тохиолдож байгаа зүйлсүүд дээр яг Сувда пастрын маань хэлсэн яг бүрэн хоёуг дуулган өмсгүй бол цаашаа нэг ч алахгүй юм байна. Тэгэхээр бид нэр бүрэн хоёуг дуулган өмсөд яг итгэлийн бамбаага барьсан хിവэрэ, зөвхт байдлын гутлаа өмссөн хിവэрэ. Тэгээд бид нэр ингээд Бурхны одоо илчлэлтүүдийг аваад Бурхны яг тэр яг Бурхнаас ирж байгаа үгсүүдийг одоо бүр ингээ өөртөө бүрэн хүлээж аваад тэгээд Бурхны үнэн үгсүүдийг бүсээрээ бүсэлсэн хിവэрэ ингээд Бурхны хоёуг дуулахыг бүрэн өмссөн хിвэрэ байх юм бол бид нэр энэ замаа дуусгах нь бүр тодорхой юм байна. Тэгэхээр бид нэр Бурхан үнэхээр бид нарыг дуудсан, сонгосон, байршуулсан. Тэгээд өөрийнхөө хүү дотроо бид нарыг ингэж баталгаажуулж, батжуулж, илчилж харуулж байгаагийн төлөө үнэхээр талархаж байна. Үнэхээр бид нарт талархаж байна. Тэгэд яг одоо бүгдээрээ босъё. Та нар суумаар байна уу те? Суусуу ядарсан баха сая зогсоод. Бид нар сая Булган аймгийн Түшиг сум явж байхдаа нэг цуглаан дээр очиж хонсон байгаа. Тэгээд тэнд тэр хүмүүс бид нар хамтдаа нөхөрлөөд үг хуваалцаад тэгээд Эфес номын 2-р бүлгээс биш 1-р бүлгээс үг хуваалцсан. Тэгээд үг хуваалцаад дууссан чинь тэнд байсан 4-5 хүмүүс дандаа нэг эмэгтэй бусны ирчүүдээс л та.
Тэгээд тэд нар бүгдээрээ босоод нөгөө яг тэр миний хуваалцсан Эфес номыг гаргаж ирээд яг тэр ярьсан үгийг зүгээр дуулдаг шүү дээ. Гэхдээ тэр яг мэдээж хэрэг зүгээр нэг дуу дуулж байгаа юм шиг надад санагдаагүй л дээ. Бүр зүгээр юмст оригж ирсэн тэнд. Би худлаа яриаг гэрчнэр энд сууж байгаа. Бид нар бүр анх удаага Христчин амьдралдаа заяа. Ямар ч хөгжмийн зэмсэг байхгүй. Зүгээр хүний зүгээр одоо хөгжмийн зэмсэг нь одоо зүрх сэтгэл нь юм да. Хүүх бүр үнэхээр алмаарс. Тэгэл одоо бүр нэг талаасаа бүр нэр ер нь хинт ямар хамаатай. Хөгжим байна уу, байхгүй байна уу тэр одоо тий. Тэгээд тэд нар үнэхээр бид нар баг нэг тийм нэг бяцхан шокинг одоо байдалд орсон. Тэгээд тэд нар бидэнд дахиад Магдалины дуунуудыг дуулж өгсөн. Зүгээр ингээ Библийг харж байгаа л харахчгүй байлээ шүү манайхаа нэрээ. Манайхан ч бүгдээр PowerPoint-гүй бол бүгдээр дууныхаа үгийг мэдэхгүй шүү дээ. Улаанбаатарын чинь. Тэгсэн чинь тэд нар зүгээр ингээ Библийг барьсан мөрчлөө Библи рүүгээ харахгүй зүгээр заа ёо. Зүгээр дуулал муулдаж тачганд л дуулж идэм да. Тэгээд би заа. Чинзаа ер нь их үнэ хэлсэн билээ. Нэрээ бид нар түүнийг л магтаж байгаа. Түүнээс хин нэгэнд юм тоглож үзүүлээгөө бид нар ямар урлагийн үзлэгт ороо зогсож байгаа биш. Энэ бидний зүрх сэтгэлийг л магтаал. Тийм учраас цаашдаа ер нь гинт ийм шокийн эмчилгээгээр цөмөр явах нь их зөв юм байна гэж надад бодогдсон. Тэгээ би бүр бодсон байгаа. За би ерөөсөө энэ тэд нар хин гэж тэд нар болохоор нөгөө архины хүчтэй донтолтоос чөлөөлөгдсөн тийм ирчүүд байсан. Насаараа ариун сүнсээр цогтоогүй дандаа архиар цогтоо байсан гэсэн үг. Тэгээ би бүр дараад нь хамт явсан амт нөхдөдөө хэлж ирсэгүй. Ерөөсөө энэ хүмүүсийг авчир дуулуулъя. Энэ ерөөсөө ингэж хүний зүрхнээс ингэж магтаал гарна гэдэг чи ямар сайхан юм бэ? Бид нар нөгөө хөгжмийн аялгаунд автаад зүрх сэтгэлээ ерөөсөө чагнахаа вечдэг юм байна. Тэгэл аялгаунд нь эмоцгоогоо цөмөр ингээл байгаад ддэг. Гэтэл яг энэ эзний өмнө тааламжид магтаал байж чаддаг ч юм уугүй ч юм уу тэрийг одоо бас бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. За тэгэхээр надад бол үнэхээр сайхан байлаа. Тэр байтугай бид нар шин дуунуудыг зохиож явах хэрэгтэй. Шин дууг дуулж сурах хэрэгтэй. Өөрөө зохиогоод. За Матай ном би одоо биднэрт хоёр бүтэн сайдар байгаа. За мэдээж дараагийн бүтэн сайдрууд явагдана. Гэхдээ тэр бас сургалтын үе их учраас арай өөр агуулгатай явах байхаа. Өнөөдөр бол дараагийн бүтэн сайдар би нэгэн том чухал зүйлийг хоёр хуваагаад одоо ярих гэж бодсон баа. Нэг нь Галат номын 5 дугаар бүлэг, нөгөөх нь 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлэг. Тэгээд түрүүний халуунагийн хийсэнтэй би бүрэн санал нийлж. Өнөөдөр бол унтаад үүрэглээд эсвэл зүгээр л нэг сүмд үзэгдчихэд явж идэг тийм цаг үе огтосоо биш болчихжээ. Тэгээ би өнгөрсөн өдрүүдэд яхаа мэдээж ингээл морь мал уралдаад л одоо бүх барилдаад л одоо бүх юм явагддгаараа явж исэн. Гэхдээ бид нар эзнийг эрэлхийлсэн хിവэрэ байсан. Тэгээд үнэндээ бол маш их намайг бол маш их цочирдуулсан тийм зүйлсийг би Галат номын 5 дугаар бүлгээс олж харсан байгаа. Өчигдөр бид нар Галат номоор Библи судлалын подкастаар бичүүлсэн. Гэхдээ би яг энэ Галат номоор ярьж ирсэн учраас би өөрөө ирэхгүй энийг хуваалцсан. Гэхдээ би энийг дахиад ярмаар байна. Галат номын 5 дугаар бүлэг бол ариун сүнсний бэлэг авьяас биш, ариун сүнсний 9 үр жимсээрээ бүр алдартай. Тэгэхээр би өнөөдөр ариун сүнсний 9 үр жимс гэж бол яг голчилж ярихгүй. Гэхдээ эдгээрийг бас ярина. Тэгээд дараагийн бүтэн сайдар болохоор бас нэг өөр зүйлийг ярина. Тэр нийлээд энэ юу болж байна гэхээр бид нар яагаад өнөөдөр эцсийн цагийн төгсгөл үед амьдраад байгаа юм бэ гэдгийг. Гэхдээ яагаад бид нар өнөөдрийг эцсийн цагийн төгсгөл үе гэж нэрлэдэг байгаа юм бэ гэдгийг илүү ойлгоно гэж би бодоод байгаа байхгүй юу? Миний хувьд бол маш тодорхой болсон. Яагаад гэвэл бид нар бүгд л тодорхой байдалд дуртай шүү дээ. Гэхдээ бидний улирлууд бүгд тодорхой байдгүй. Бид нар тодорхойгүй үеэр явах ёстой угаасаа. Нэгүсэл тодорхойгүй үед ч гэсэн намайг аваа явчих чадaltaй. Тийм учраас Галат номын 5 дугаар бүлгийн 19-оос эхлээд уншия. Би Монгол Библийг уншия.
За ер нь 16-аас харин сүнсээр яв. Тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махан бие сүнсний эсрэг хүсдэг, сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм а. Яа тэгвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд махан бие ба сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг, дайсагнадаг гэсэн үг. Хэрэг та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор байхгүй байна. За ингээд 19-с. Идүүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарл. Маш сонирхолтой. Завхаарлаар эхэлж байгаа юм. Бузар байдал бол шууд завхаарлалтайгаа холбоотой. Тачаангүй байдал, шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архиталт, утга учиргүй наргиж цэнгэх юм а. Би урьдан та нарт сануулж байсанчлан урьдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Энэ айгүй сонио. Галаатын нутгаар тархсан Христэд итгэгч нарт бичиж байгаа байхгүй. Би өмнө нь та нарт сануулж хэлжсэн. Одоо би дахиад сануулъя. Би урьдан биш дээ. Нялх балчир Христэд итгэж байхдаа энийг уншихдаа надад хамаагүй гэж уншдаг байлаа. Энэ итгэдэггүй хүмүүсийн тухай. Гэхдээ Паул итгэдэггүй хүмүүст хандаж бичээгүй энийг. Тэр урьдан хэлжсэн. Одоо дахиад хэлчихэ. За тэгээд эндээс одоо би сая уншихтаа одоо хэд хоногийн өмнө уншихтаа бол бүр үнэхээр энэ одоо яг юу яриад идэм болоо. Энэ ч их сонирхолтой ш. Библийг бол Бурхан бидэнд зориулаад бичсэн шүү дээ. Бидэнд үлдээсэн шүү дээ. Тэгэхээр чинь над руу нэг юм яриад байна гэсэн үг байгаа даа байхгүй юу? Тэгээд би мэдээж янз бүрийн орчуулгуудыг харлаа. Тэгээд тэмдэглэж авсан. Энэ дээр бүчигдсэн бүх зүйлсүүд байгаа. Бид нар гэхдээ энийг хамгийн гол нь энэ юус надтай хамаагүй. Би ямар архитдаг биш. Би ямар завхаардаг биш. Би ямар утга учиргүй найрлц ингээл идэг биш. Энэ юусоо зүгээр энэ итгэдэггүй манай хажуу альтай л хамаатай юм байна. Гэтэл энэ бидний тухай яриад байгаа байхгүй юу? Бидний дотор. Гэхдээ мэдээж бидний амьдарч байгаа нийгэм ч энд орж ирнэ. Тэгээд энэ намайг яагаад гайхшруулсан бэ гэхлээр бүр зохиод авах шиг бас хүүе. Иргэн тойронд ийм юм байна штэ. Есүс Христ Матай намын 24-ийн 12, 13, 14 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр эцсийн цаг болоход хүмүүсийн хайр хөрнө гэсэн юм. Энэ нь болохоор хүн ер нь хүн бие биендээ хайртай байхаа болоод, хуримлахаа болоод, хайр дурлал гэж юм алга болоод одоо тийм болно гэсэн үг огт биш юм байлээ. Нөгөө хайрын дээд хэлбэр болох Бурхны хайр чинь ерөөсөө алга болчихж байгаа байхгүй юу? Нийгэм дотроос. Дандаа хүний одоо бохирдсан одоо хүний холцтой тэр хайр. Тэр нөгөө Бурхны хүн төрлөختний төлөө амиа өгсөн тэр хайр нь биш. Тэр хайр алга болно хөрнө гэсэн. Гэхдээ бүр хөрж хүйтэн болно гэсэн. Хүн бие биенийхээ төлөө байхаа болно. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө л болно. Паул өөрийнхөө загтал дээр Галаатчуудад ч хэлсэн, Тимотед бичсэн загтал дээрээ ч хэлсэн. Үндс нь юу вэ гэхээр хүний амиа хичээх чанар. Хүн ер нь өөрийгөө л бодно. Өөрийнхөө гэр бүлийг л бодно. Зөвхөн өөрийнхөө төлөө л амьдрах болно. Өөрөө л айгүй чухал болно. Миний юу бодож байгаа айгүй чухал. Би зөв бодож байгаа. Би зөв бодож чи яагаад намайг буруутгах чаа? Үгүй миний буруу биш. Хизээч миний буруу байж болно гэж бодохоо болно гэсэн үг. Тэгээ эндээс бүх одоо ялцрал гарч ирнэ. Тэгээ Христ хэлсэн шүү дээ. Матай номон дээр. Эцсийн цаг ирнэ. Гэхдээ та нар дайн дажин болно, энтэн дайн болно гэсэн сураг гарна. Газар хөдлөлтүүд болно, ган гачиг өсөглөн гарч ирнэ. Гэтэ энэ бас биш ээ гэсэн. Харин тэр эцсийн цагийн чинь таних тэмдэг нь хаанаас эхэлж ийнэ гэхээр хүний дотроос эхлээд байгаа байхгүй. Тэр ялзарлаас эхлээд байгаа байхгүй. Тэгээ би энийг дэвтэр дээрээ тэмдэглэж авч бичиж байхдаа хүүе энэ ч одоо ерөөсө бидний дотор нь амьдарч байгаа ертөнц мөн биш шүү дээ. Тэгэхээр яг тэрний дараа, яг ийм болсны дараа эзэн ирнэ гэсэн баггүй юу. Тэгэхээр одоо Пентекостийн өдөр ариун сүнс буусан шүү дээ. 2000 жилийн өмнө Пентекостийн өдөр тэгээ Йоэлийн иш үзүүлэхийн дагав. Йоэл юу гэж иш үзүүлсэн бэ гэхээр эцсийн өдрүүдэд Бурхан бүх хүн төрлөختний дээр сүнсээ цутгана гэсэн. Тэгэхээр эцсийн өдөр чи хизээ эхэлсэн байх нь 2000 жилийн өмнө Пентекостийн баяраас эхэлсэн байх нь шүү дээ. Одоо тэгээ эцсийн өдөр гэсээрэн байгаад 2000 жил болсон байх нь. Харин одоо бид нар эцсийн
2000 жилийн төгсгөлийн өдрүүдэд нь амьдарч байна гэдгийг би энийг уншаад ойлголоо л гээд одоо хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд цөмөрөө энийг харъя. Энэ зүгээр л нэгтэй одоо ингээл зүгээр л найр наадам хийгээл одоо ингээл яваад байгаа хүмүүсийн тухай огтосоо биш. Энэ маш гүнзгий сэтгцийн өвчлөл энэ дотор явж байгаа. Тэгээ би угаасаа би мессеж байбл унших дуртай л да. Тэгээ илүү их орчин үеийн хэлээр ярьдаг, ойлгомжтой ярьдаг учраас тэгээ мэдээж өөр орчуулгуудыг та нараас харьцуулаад үзэж болно. Тэгээ энэ орчуулган дээр хэлсэн зүйл надад их таалагдаад байгаа юм. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр Галат номын 5:19-21 дээр бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэж амьдрах амьдрал чамд юу өгдгийг одоо би харуулъя. Өөрийнхөөрөө л хийхийг хүсдэг. Тэнд бус хүмүүсийн санаа ерөөсөө падлийж байхгүй. Пастрын санааж падлийгөө, бурхны үгч хамаагүй. Би ингэж ингэсэн би ингэж л хийх болно. Миний зөв би ингэж л хийх болно. Гүгч арай буруу бодоод байгаа. Хүүг чамд хамаагүй. Чи их муу хүн байна. Яг л чи наа буруу бодож ингэж хэлж. Би бол зөв бодож байгаа. Ингэж амьдрахын зүтгэж амьдрч байгаа амьдрал бидний эргэн тойронд байна. Магадгүй бидний бүр гэртж үйжэж магадгүй. Ингээд юу болдгийг харъя. Хамгийн эхлээд завхаарл гэж гарч ирсэн. Мессеж байбл дээр юу гэж хэлсэн бэ гэхээр байтгал нэг байнга давтагдаж байдаг хүйтэн хүндий хямдхан секс гэж хэлсэн ба. Би тэгээ бүр гайхлаа. Бас асуулаа. Хөөе энэ одоо заавал энүүгээр эхлэх хэрэгтэй юм уу? Энэ өөр юмар байж болдгоо юм уу? Одоо юу вэ энэ одоо? Гэтэл яг үнэндээ энэ секс бол бурхнаас өгсөн одоо юр бусын одоо бэлэг шүү дээ. Энэ бол маш нууцлаг. Бид нар нууцч байх ёстой. Эрхэм, нандан ийм зүйл санаа нийлж байгаа шүү дээ. Бид нар ч нэг үн цэнтэй хүмүүс шүү дээ. Тийм л учраас бид нар хурим хийтлээ одоо тийм нэг оронд орж болохгүй. Бид нар одоо яг би бурханд итгэдэг хүмүүс бол биднийг хараад юу тэнэг балаа юм ярьдаг юм бэ? Энэ үзэл бодол чи бүр тэнэг балаа болтлоо манай нийгмийг өвчлүүлсэн. Одоо энэ бүр Христийн бие дотор ч ороод ирсэн. Тэгээд та нар ингээ хараарай. Одоо бид нар ингээ зүгээр зурагт харъя. Хэрв ажиглах юм бол бүр цаг агаарын мэдээ ярьсан ч гэл тэнд нэг хагас нүцгэн эмэгтэй байх ёстой. Эсвэл нэг чипсний реклам байсан ч гэл тэнд нэг за нүцгэлээгүй маа гэд яаж нэг хөөхөн охин юм уу хөөхөн одоо эмэгтэй байж ах хэвээр. Энэ одоо манай нийгэмд байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Бид нар хамгийн аймаар нь бүр харсараа байгаа тасцсан юм аа энд. Хүн гин нүгэлд тасна гэдэг бол энэ бүр асар том эвдрэл рүү орж ийнэ гэсэн үг. Тасна гэдэг бол байдгал юм. Юу сүртэй. Тэгээ бид нар өөрийн мэдлгүй ямар гоё хүн рекламцсан тэр барааг нь авдаг. Зүгээр л нэг хямдхан те 10,000 төгрөгийн чипс авч идэхин тулд. Ийм юмнаас эхэлсэн байгаа аахгүй. Энэ бидний дунд байгаа. Магадгүй бидний оюун санаа бидний далд ухамсараас биднийг өдөрчиж болно шүү дээ. Нэр энэ палачиг л амар нэг гоё хүүхэн өмссөн байдаг. Өөрөө бол гоё биш шүү дээ. Тэгэхээр хамгийн нандан, хамгийн далд, хамгийн нууцлаг, хамгийн эрхэм үржил хөгжлийг мань авч явж идэг тэр л чухал одоо зүйл рүү мань дайрсан. Ямар ч үн цэнгүй болгосон, ямар ч эрхэмлэх юм юу ч байхгүй. Энд ерөөсөө зүгээр л наач ил тод зүгээр юу ч биш. Бүр наадах чинь бүр ерөө бурхнаас биш болтол нь энийг говьсон. Яг энэс эхэлсэн байгаа байхгүй энд хэлэхдээ. Би тэгээд эдгээрийг бичиж байхдаа сүултээ бүр айсан л да хүүе ямар амар энэ ч одоо юу вэ би ер нь дэмийч уншууч гэж бодох шиг. Гэтэ Библиэлд дэмий унших юм гэж ерөөсөй байхгүй шүү. Дараагийнх нь одоо энэс үгүй энэ нь хамгийн эрхэм нандин далд нууцлаг бидний одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүний дундаас бурханлаг үр удам гаргаж ирдэг энэ л чухал зүйлс чинь чухал байдлаа ач холбогдлоо гүн байдлаа алдаад эхлэхээр бусд нь яаж ялзарх нь тодорхой үстэй манайхаа. Тэгээ цаашаа хэлж байгаа юм. Үнэр орж өмхийрсэн хог шиг бодол санаа сэтгэл хөдлөл давмгайлна.
Одоо энэ сэтгэл санаа сэтгц рүү орж эхэлж байгаа байхгүй. Дараагийн шинж тэмдэг нь барьж авсан аз жаргалдаа баярлаж мэдхээ болно. Би бүр энийг уншаад бурхан минь ээ, ямар амар юм бэ? Нэрэлт шүү. За юун дээр нараа бид нар нэг ярилцаад байсан нөгөө эзэн чиний алхмыг чиглүүлдэг, чиний амьдралын хамгийн жижиг сажиг зүйл дээр тэр баярлдаг. Тий, энэ нэлтий дээрээс нь те. Бурхан бидний амьдралын жижигхэн зүйлд хүртэл туйлын баярлаж баясдаг биш. Гэтэл бид нар урсаж өнгөрч байгаа өдрүүддээ баясаж чадах байсан. Яг хажууд минь байгаа нөгөө аз жаргал те өөр хүүхэд хань ижил өдөр тутмын энэ тайван тогтун амьдралдаа хүртэл бид нар баярлаж мэдхээ байсан. Үргэлжил өөр юм шунаастай, үргэлжил өөр юм руу хараастай, өөр юм хүсээстэй. Тэгээ хажуудах аз жаргалаа ерөөсө харахаа байсан. Тэр аз жаргалыг хүртсэн ч аз жаргалгүй амьдрдаг. Дараагийнх нь юу вэ гэхээр хямдхан шүтээнүүд, өчүүхэн бишрлүүд. Бидний шүтэж биширж байгаа юм хүртэл амар өчүүхэн болцсон. Юу ч байж болно. Та зөв бодоорой. Юу байж болох вэ? Бид нар морийг шүтэн, монголчууд ч сая баахан морийг шүтлээ шүү дээ. Бурхан аштай шүтлээ бид нар ч морийг. Үнэхээр сайхан л та би ч морь унж чаддгүй мөртлөөр морь унаалгүй давхиж байгаа хүүхдүүдийг хараад ямар хөөрх юм бэ ёо бодж л байла. Гэтэ шүтэн бишрлүүд маань хүртэл маш хямдхан болсон. Үн цэнгүй болсон. Дараагийнх нь гайхамшигын үзүүлбэр хөөцөлддөг шашинлаг байдал газар авсан. Гайхамшиг л болох хэвээр. Сүм гайхамшиг л болох хэвээр. Магтаал нь гайхалтай байх хэвээр. Хүүхдийн цуглааных нь үйлчлэл гайхамшигтай байх хэвээр. Тийм учраас бүх пасторууд тархилгоогоо гашлтал бодно. Энэ бүтэн сайдар яавал гайхшруулах вэ? Яавал алмаар болох вэ? Яана одоос яавал хүмүүсийг уйдаахгүй байх вэ? Би бэштэй. Олон жилийн өмнө баг 20 жилийн өмнө Сингапурт очиод үхэн хатан бүр тэгч хэдэн хүнтэй ч гэж ялаа мега сүмэлтэй Сингапурын тийм их сүм байдаг сонсчод бүр зүгээрээс ганцаараа яваал бүр ирээл хайгаал очлоо тэр сүм дээр. Яагаад гэвэл тэр өдөр айгүй мундаг хүн номлож ирсэн. Тэр чинь юутай байд юм хэлээ штэ цагийн үеэртэй бүх жилээр нь гаргацсан. Бүхэл эрдэнэ тойротон тэнд очиж номлодог. Тэгээ тэр үед болохоор зэрэг апостол гэдэг нэг хүн байдیں۔ Би нэр мэрийн ярмааргүй л энэ гадаад хүн хаанах юм бэ гэд. Тэр хүн ирж номлоно гэжсэн. За тэгэл хүлээлээ би чинь зас ямар гоё вэ гэл. Би өөртөө итгэхгүй байгаа юм чи. Тэр заалны зах нь харагдахгүй. Тэд нар чи тийм том үзэглэнгийн танхим түрээсэлт юм байлээ. Одоо ямар усыг би мэдэхгүй л. Тэгээ яг л тэгж явж байгаа ямар ч байсан нэг гол хавцаа нэг санал олоос суудсан тэ тайз майзан дээрх юм бол харагдчихсэн л та. Би чинь догтлоос та за одоо аалнаа өнөөдөр нэр яана би чинь одоо ийм гоё газар ирсэн байх шүү дээ. Гэсэн чинь зүгээр писас гэл амар гоё юм ийм шоумен шиг хувцсан залуу гараад ирлээ. Амар гоё гялалцсан юм блёстгтэй пижак энэ одоос та хэдүүлээ алнаа мална одоос та эхлээд бид нар өстө нэрэ хин англи үгийг хин хамгийн сайн үсгэлэх вэ тэмцээндээ орцгоё yes гэж бүгд би бүр гайхгүй яана энэ би цуглаа гэж орж ирсэн юмсан. Тэгээд бид нар жилийн турш тийм тэмцээн явуулж байгаа эцсийн шатанд үлдсэн нэг хэд хүүхэд байд юм бэ. Тэрийг яг тэр өдөр гаргаж ирээд тэгээд тэмцээн боллоо. Одоо би яахад номлогчийг хүлээж байгаа юм чи гараа ичиж болохгүй. За нөгөөдөл чинь англи амар хэцүү өксүүд ингээл үсгэлдэг шүү тийм тэмцээн байдаг тэгээд үсгэллээ. Ялагчаа тодрууллаа. Би тэгээд тэр залууг за ийм тэмцээн нэг нь хөтэлдэг хүн багс пастор байсан шүү дээ. Тэгсэн чинь за тэгээд дууслаа. Тэгээд шагнал гардууллаа, сэтгэгдэл сонслоо, буу юм боллоо. Тэгээд хамгийн гоё нь заяа. Гоё нь гинэ. Чи яг ингээд найт клубт байгаа юм шиг. Би их олон жилийн өмнө бүр итгэвч биш байхдаа баг 30 жилийн өмнө нэг солонгосын найт клубт орж исэн. Нөхрийгөө ч олж харж чадахгүй заяа. Гэрлэн бүр айгүй амар заяа. Би ч бүр айгаад яана баг гэж хаана. Их олон жилийн өмнө 90 хэдэн онц юм даа.
Итгээгүй байхад ч намайг зөв ойлгоорой. Тэгсэн чинь яг тийм гэрэл ингээл тийшээч ингээл бүр айж бугаалаач. Би чинь бүр яана энэ одоо юу болоод байна те надад зүгсэн зааж өгсөн үү манайхаа. Тэг арай гэж нөгөө ах гарч ирсэн. Тэг нэлээд настай хүн байсан. Гарч ирлээ. Тэгсэн чи тэр хүн яасан гэж 3 оногоо ярьчаал явсан гэж бодож. Би одлоо яриаггүй. 3 оногоо байсан. Одоо ямар оногыг би мартчихжээ. Би гарч ирээд ярих бэлдсэн 3 зүйлээ та нарт хэлж өгнө. Би ч дэвтэр харандагаа гаргаад. Энэний төлөө би энэ мөчөд төрөв өнтер гэлстэй бичиж авах. Гэсэн чи 3 оногоо ярьж өгсөн. Тэгэл явсан. Буусан. Тэгэхээр энэ бол аль эрт эхэлсэн. Би тэр мэдхгүй байна. Би одоо яагаад тийм болдгийг би бол ойлгохгүй. Зүгээр л миний одоо Монголд бол мэдхгүй бид нар бол тийм биш л байсан. Тэгээ надад бол үнэхээр айгүй гонигтай санагдсан, хайрын цаг санагдсан. Тэгэл цаац болоо бил. Ямар амар юм бэ. Тэгэхээр гайхамшигын үзүүлбэр хөөцөлдсөн шашинлаг байдлууд бол газар авна бөгөөд аль хэзээний автсан. Хүмүүсийг уйдаахгүй байх нь айгүй гол зорилго. Гол зорилго. Хүмүүс уйдахгүй байх ёстой. Хүмүүс баярлах ёстой, инех ёстой. Тийм л учраас янз бүрийн оногоо чамаагүй, тоглоом жөök юу ч байсан хамаагүй. Нэг юм л ярих ёстой, баясгах ёстой. Эсвэл одоо мэдхгүй гэрчлэлээ ярих ёстой юу, яах ёстой бөөмөд. Дараагийн нэг аимшигтай өвчлөл юу вэ гэхээр зэрэг гүн ганцаардлын солиорл энэ англиар бол paranoid loneliness гэж байна л л дээ. Гэтэ би бол гүн ганцаардлын солиорл гэж бичсэн. Бүр ганцаараа байсараа бүр ийм балаа болцсон. Ганцаарцаараа гэх юм уу да одоо. Амар хэнийг ч хамаагүй хардна, пастраа хардна, хажуудгаа хардна, хань ижлээ хардна. Бүх хүн л нэг л сэжигтэй. Бүгд л нэг л биш. Бүгд л миний эсрэг юу л зохиож байгаа бол та энэ миний эсрэг намайг яах гэж л байгаа бол та. Мэдгүй энэ хүн ингэж ярьж байгаа ч гэсэн цаанаа бол миний талаар өөр юм л бодож байгаа. Яг үндэ энэ бол амар. Би бүр ийм зарим нэг хүнийг мэдх юм байна. Би гайхаад гэсэн гоо энэ яагаад намайг хардаад гэх юм болоо. Би одоо яагаад ч гэж тий. Яг миний хэлсэн үг болгоныг хардаж ойлгоод дим болоо. Чи хөөрхөн тийм параноид юм билээ шүү дээ. Бүр сэтгцэн. Одоо бид нар ингээд өглөөс ирэл уцаа барил уцаа маажаал өдөржингөө уцаа ухаал ингээл 9 шидийн юм сонсоол ингээл явдаг. Бид нар бурхантай алхахаас бусдыг нь бүгдийг нь хийдэг. Бурхантай алхахаас бусдаа бүгдэнтэй нь алхахдаг. Бурхныг сонсохоос бусдыг нь бүгдийг сонсдог. Үздэг, хардаг. Яг тэгээ явж байхдаа л энэ дотроо маш гүн гэмтлүүдийг авч шít бид нар. Энэ бол надаас за ер нь нийгмээр сэтгцийн өвчтөй болж байгаа нь бол гайхах юм байхгүй. Энэ бол эцсийн цаг юм байна. Эцсийн цаг шээ. Эцсийн цагийн төгсгөлийн өдрүүд явж байгаа юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Эзэн ирэх гэж байна гэсэн үг. Хизээ ирэхийг би мэдэхгүй, хэн ч мэдэхгүй. Есүс Христ хэлэхдээ би ч мэдэхгүй гэсэн. Би ч мэдэхгүй. Цаашаа амиа өгөхөө буцахгүй болтлоо өрсөлдөнө. Бүр илүү гарахын тулд. Хамгийн амар нь сүм дотор энэ бүр ужигэрцсэн. Ерөөсөө өдөрдөгч болохын тулд ерөөсөө л одоо энэ үнэхээр амар. Ер нь бол бид нар штэ хамгийн түрүүнд бид нар түүний өмнө очино. Үнэмшил байна уу надад ерөөс пати авахгүй л те. Бид нар тэрний өмнө очино. Надад амиа өгсөн тэрний өмнө би очино штэ. Очихгүй би үгүй тэгээ очино гэж би бодохгүй байх гэж би хэлсэн ч би очино. Угаасаа дуудагдана би. Нэрийг нь зүүгээд байгаа юм чи би дуудагдсан байгаа үттэй. Нэрээр нь би ч зөндөө ашиг оллоо штэ. Зөндөө юм гуйлаа, зөндөө юм авлаа штэ би. Тэгээ би тэрний өмнө очиход тэр надтай за сувтаа минь хэр сайн өрсөлдөж нэг юм пастор болов да. Тэр гэж надтай ярина гэж бодож байна та. Тэр пастор чи өртөөсөө падлийч байхгүй. Зүгээр л тэр намайг танихгүйгээ л асуудал гарч ирнэ тэнд. Чамайг би таньдагсан билүү, таньдгүйсэн билүүгээ л асуудал гарна. Түүнээс сүмд хэдэн удаа явсан, яасан, хаана очиж юу гэж аимшигтай мундаг гоё үйлчлэл хийгээд яагаад олон хүнийг аваад ердөөсөө тийм ярихгүй. Би бүр энд одоо бүр үнэхээр итгэлтэй болсон. Тийм учраас миний ганц хуйлд аваа тантай л амьдрий одоо өөр надад ямар ч хүсэх сонирх юм алга байна.
Мэдээж түүнтэй амьдарч байгаа юм чи хариуцлага өгөгдөн, гэр бүл өгөгдөн, нөхөр өгөгдөн, хүүхэд өгөгдөн, сүм чуулган хүмүүс өгөгдөн. Энд нь би хариуцлагатай байна. Гэхдээ гол сэдв нь юу юм? Би нэг одоо хэн нэгэн болоод нэг амар пастор болоод ингээл одоо ерөөсөө ингийн тулд огтосоо биш. Амиа өгөхөөс буцахгүй болтлоо өрсөлдөн. Христийн бие дэлхийд даяараа өвчтөй байгаагийн нэг шалтгаан бол энэ л байгаа. Амар өрсөлддөг. Символгийн өдөрдөгч заа тэгэл ийм юмны өдөр. Аргагүй нийгэм дотор хинч биш гэж өөрийгөө бодоод идэг. Ядаж сүм дотор хин нэгэн байда. Бурхан дотор аль хизээний хүүхэд нь болсон хангалтгүй байгаа байхгүй юу? Хангалтгүй байгаад. Түүний хүүхэд болж амьдран гэдэг чинь өөрөө амар гайхалтай. Зүгээр л эрүү унжмаар гайхалтай гэж өөр хэлмээр байна. Та бүр өдөр болгон сэрэл одоо унтах юм да бид нар. Сэрэл тэгэл аав хүү хоёр. Тэр өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй. Миний чаддаг юм байхад миний чаддгүй юм байна. Би бүхнийг чадахгүй, чадах ч ёсгүй. Дараад нь бүгдийг шунан хүсвч ханаж цадаж мэддэггүй. Шунан хүсээд аавна гэж байгаа байхгүй юу? Хүссэн бүхний аавна гэж байгаа. Гэтэ ерөөсөө чадахгүй. Ерөөсөө чадахгүй. Энэ одоо ямар аймар вэ? Харигс зан авиртай болж эхэлнэ хүмүүс. Хайрлах бас хайрлуулах чадваргүй болно. Энэ одоо үнэхээр дараад нь гэр орон нь дотроо хагарч бутарна. Гэрлэлтүүд гэр бүлүүд тусгаар салан болно. Нэг гэрт амьдраад байгаа мөртлөө. Бүгдийнх нь бодол санаа өөр өөрийнхөө ертөнцид. Та өдөржингөө их нэртэйгээ хамт байна. Өдөржингөө нөхөртэйгээ, өдөржингөө хүүхдүүдтэйгээ хамт байна. Гэтэ тэд нар хин бөөмөд. Тийм учраас бид нар ковидын үеэр тэгсэн чинь хүүшээ манад амьдрдаг хүмүүс айгуу дажгүй хүмүүс үйд юм биш үү? Яа тэгэл бид нарт салан болцсон, тусгаар болцсон, тусдаа болцсон. Бид нар ярихаан байсан. Өчүүхэн бодол санаа энэ бүр амар. Бодол санаа маш өчүүхэн болно. Туйширсан хүслүүдтэй, туйширсан зоригтой, хит нэг талыг барьсан тэнцвэргүй амьдралын хэв маягтай, тэнцвэргүй хоббитэй болно. Хит нэг талыг барьсан, туйширсан эрүүл биш хоббитэй болох нь ш. Бид нар ч одоо бүгдээр хобби яриад байгаа шүү дээ. Ямар ч нэг хоббитэй болъё. Гэтэ энэ нь нэштэй бүр амар тийм өвчтэй хобби байгаа байхгүй. Бүр нэг талыг барьсан юм туйширсан хобби. Боломжлох ёстой гэсэн бид нар. Тэгээд энэ хоббигаараа бүр амьдэрдэг. Энэ хоббигоо сурталчдаг. Сүүлдээ бүр энэ хоббигоор хоол олж иддэг. Тийм хүмүүс өндөө идэг те тийм өөрсдөө инфлюенсерүүд гэж нэрлэлцэн. Тийм хүмүүс өндөө идэг шүү дээ. Нэг болохоор ч учир малгайг давс зараал, давс сурталчлаа. Давс гэсэн чинь цэвэрлэн давс. Та энэ давсыг л худалдаад авчвал амар гойлог болно ста. Бүстэ гэлэнгүүч бүгд мирал эмэгтэйчүүд бүгд тэр л давсыг авч ууя гэж бүгдээрээ тэгжээснээс тун удахгүй нөгөө эмэгтэй чинь болоод бас нэг өөр юм хийгээд явж байгаа ш. Тэг би үрсүүлдэ цацсан энэ өвчтэй эмийг бүр харах юм бол юм өвчин тусах юм шиг энэ бүр блоклж хайсан байдсан би. Яг бид нар өөрсд бусдыг шүүж харахаасаа илүүгээр өөрсдийг анхаарах ёстой л доо. Үнэхээр анхаарах ёстой. Миний хобби ер нь яг хинт хэрэгтэй вэ? Миний хобби хэн нэгэнд юм өгөх үү? Энэ одоо бурхны хайр гэдэг байгаа чи бид нар чинь тэр хайраар наврагдсан байгаа байхгүй юу? Тэр хайр нь болохоор өөрийгөө огт боддоггүй хайр байгаа байхгүй юу? Тэгээ бидний амьдрал чинь бас тийм байгаад байгаа юм. Түүний хайраар амьдрна гэдэг чинь бид нар ч одоо түүний хайрыг түгээе, түүний хайраар бусдыг хайрлая майрлая гэж одоо зөндөө ярьдэн шүү дээ. Амиа бодох болно л гэсэн үг. Бусдыг хэрэггүй эд юмс мэд хардаг. Хүнийг дандаа юмар нь хардаг. Өмссөн хувцсны юм биш. Зүүсэн юм ээш чаавста. Гэр орно унсан машин тэднэрт бол хүн зүгээр л ид юм. Зүгээр хараад тоолно. За энэ нэмэгтэй бол нэг те. Одоо миний өмссөн зүйлс юм бол хямдхалтай ихтэй энэ бүгд миний хайртай хүмүүс. Энэ миний охин.
Энэ миний охин. Миний хайртай хүмүүс, миний найзууд. Миний гэрт өлгөөтэй байгаа зураг. Намайг хайрлж хүндэтгэж зурж өгсөн хүний зураг. Хэдэн төгрөг байх надад хамаагүй. Үнэлэмж аягүй өөр. Хүнийг дандаа зүгээр л гадаадаар нь дүгнэнэ. За энэ өөр хянтан дандаа хуурамч юм өмссөн ба шүү дээ. Бид нар ийм юм дотор амьдарч байна манайхаа. Ийм болохгүй байх ёстой бид нар. Хүн бүртээ өрсөлдөн. Бүр годамжинд мөнгө гуугаа сууж байгаа хүнтэй ч өрсөлдөн аягүй бол. Бүр тийм дотроос хинч надаас илүү байх ёсгүй. Өвчтэй байгаа зэн. Бусдын амжилтыг үзэж чадхаан болно. Хин нэгэн хүн сайхан амьдарч ах, хин нэгэн хүн амжилттай байх, хин нэгэн хүн сайхан сургуульд орох, хин нэгэн хүн сайхан сургууль төгсөх, сайхан мэрэгжилтэй болох, сайхан нөхөртэй, сайхан их нэртэй суух. Тийм учраас би Facebook-т нэг ширхэгч зураг бич тавьдаггүй. Хүүхдүүдийнхээ зургийг ч би тавьдаг. Хинд ч би гайхуулахыг хүсдэггүй. Хинд ч хамаагүй. Яагаад гэвэл атаач хүмүүс эргэн тойрон зөндөө байгаа. Би харин хиндэн ч хүүхдүүдээ эсвэл өөрийнхөө гэр бүлд олж байгаа ололт амжилтаа хоол болгож өгөхийг хүсэхгүй байна. Тэгэхээр бусдын амжилтыг үзэж чадхаа болно. Тэгээд энэ сэтгцийн эрүүл биш байдал, энэ ёс суртахууны гүн гүнзгий дороотлно. Байнга давтагддаг. Энэ нэг л тойрог дотроо эргэлдэх мэт бүр загвар болоод хүний амьдрал тогтдог. Юу өдөөдөг вэ гэхээр маш их айдас. Үргэлж нэг тийм яана юу болдог болоо. Нэг л тийм одоо нөгөө аюулгүй байдал дотор амьдрахын эсрэг гэсэн үг л дээ. Ер нь бол байнга л тийм занал хийлд ор байгаад байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Яагаад гэвэл бурхантай хамт амьдрахаа болсон учраас бурхан түүний бүх аюулгүй хамгаалтан гэдгийг мэдхэ байсан. Амтлахаа байсан. Бурхан биш дээ бидний амь насны даатгал өөрөө. Тэр бидний амь насны даатгалыг төлдөг юм биш. Тэр өөрөө бидний амь насны даатгал. Тэр бидний амьдралын даатгал. Тэр бидний эд хөрөнгөний даатгал нь. Тэр бидний сүнслэг байдлын даатгал нь. Тэр өөрөө даатгал нь аахгүй юу? Түүнээс тэр хариуцаж авсан юм биш. Тэр өөрөө даатгал нь. Тийм л учраас бид нар амар тайван гэдэг бэлгийг аваад тэр бэлгийн дотор нь амьдэрдэг. Би итгэж байна. Сүүлдээ бүр та хэлхээч болно. Тэр намайг хамгаалж байгаа нь бүр гарцаагүй. Та бүр тэр тал дээр бүр эргэлцгээж болно, тунгаан бодхооч болно. Энэ таны зүгээр л амьдрал болж өөрчлөгдөнө. Тэгээ би энэ бүхнийг биччихээд хүүе бурхан эцэг минь ээ. Тэгэхээр энэ бүхний сэтэл юу гэхээр аминч үзэл. Хүний өөрийгөө гэсэн тэр нэг атгаг бодол санаа өөрөө л болж ивэл өөрөө л бусд нь үхэж байсан ч хамаагүй гэсэн тэр нэг балиар ёрын одоо нөгөө гим дунахад бидэнд орж ирсэн мөн чанар шүү дээ. Ийм юм нь яг энэ бүхнийг гаргаж ирээд байгаа учраас хүн өөрийгөө эвдэж чадахгүй байхгүй. Үнийгээ болиулж чадахгүй гэсэн үг. Энэ зөвхөн бурхны л гайхамшигар хийгдэнэ. Тэгээ би асуулт тавьсан юм. Одоо тэгээ яах юм бэ? Энэ ч амар юм биш үү? Одоо тэгээ бид нар ч бүр яг ийм юм дотор амьдарч байгаа юм биш үү? Тэгэхэд Паул үргэлжлүүлээд ариун сүнстэй амьдрахын одоо амин чухлыг хэлсэн ба. За энэ харъя цөмөрөө. Би урд нь та нарт сануулж хэлж байсанчлан дахин сануулъя. Ийм зүйлсийг үлдэгчд бурхны хаанчлыг өвлөхгүй. Зарим хүмүүс өвлөнө л гэж бодоод идэв шиг байгаа юм. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Үүний эсрэг хууль гэж байдаггүй. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махан биеэ бузар хүсэлт ачааллын дагуу хамт загалмай цовдлсон. Хэрэг бид сүнс дотор амьд байдгийн бол мөн сүнс дотор л явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая. Махан биеийн хүсэл гэдэг цөмөрөө нэг жоохон тодорхой болгоод авчи. Махан биеийн хүсэл, махан биеийн бодол санаа гэж Библиэр аяг бичигдсэн байдаг. Одоо ялангуяа энэ Паулийн захидлууд дээр. Энд чинь яг юу гэсэн үг юм бэ? Энд чинь аврагдсан мөртлөө сүнс нь аврагдсан.
Христ Есүсийг эзлээ болгоод авцсан мөртлөө төрлөх хүнийхээ бодлуудаар бодоод төрлөх хүнийхээ авираар авирлаад төрлөх хүнээрээ л байгаад байгаа. Тэр л байдлыг чинь махан биеийн бодол санааныхаа дагуу амьдарч байгаа хүн л гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар шинжлэхдэх нь аягүй чухал юм. Бид нар өөрчлөгдөх нь тиймээс л чухал юм. Тийм л учраас би өөрийгөө өөрчилж чадахгүй, би өөрийгөө энэ үхлийн тойрог дотроос гаргаж нэгэнт л чадахгүйгээс хойш ариун сүнс минь дотор орж амьдрдгийг. Намайг өөрчлөхийн тулд. Тэгээд Паул юу гэж ятгаж байна гэхээр тэр юус ариун сүнсээр ихлүүлсэн бүхнийгээ ариун сүнсээр авч яваад ариун сүнсээр л дуусгах хэрэгтэй. Өөр юм байхгүй. Галаачуудаа та нар ямар тэнэг юм бэ? Та нар сүнсээр аврагдчихад одоо болохоор юу хөвч хүндэл та нар яаж махан биеийнхээ хүчээр энэ бүхнийг дуусгах гэдэг юм бэ? Тэгээ ариун сүнсээр амьдрахад одоо энэ бас их гайхалтай л да. Одоо эцсийн цагийн төгсгөлийн өдрүүдэд амьдарж байгаа бид нар ийм амьдралаар амьдрахаар дуудагдсан юм аа. Тэгвэл бурхны замаар амьдрахад юу болох вэ? Одоо би энэ 9 үр жимсийг ярих гэдэг нь шүү дээ. Жимсний талбайд ургац ариун боловсрох мэт бидний амьдралд тэр бэлгүүдийг авчирдаг. Үр жимс гэдэг нь бэлэг байх нь. Жишээ нь бусдыг гэсэн хайр инрэл, өрөвч байдал бидний зүрхэнд бялхаж эхэлнэ. Бидний амьдрал байнгын бялхан байна. Би эд хөрөнгө ерөөс яриаггүй шүү манайхаа. Бялхан байна. Одоо монголчууд нэг ярьдаг байсан ш нөгөө замаг сайтай газар загас их цугларна, зан сайтай айлд хүмүүс их цугларна гэж. Тэгэхээр бүр байн халгиж цалгиж байдаг нэг тийм амьдрал бидэнд бий болох нэ. Ариун сүнсээр амьдраад эхлэхээр зүрх сэтгэл чинь бусдыг хайрлан инэрх нь, бусдыг өрөвддөг болох нь, баяр хөөр бялгах нь, та эрч хүчээр хизээж дутхгүй байх нь. Эрч хүч гэснээс би нэг сонирхолтой юм ярих уу? Би ерөөсөө өчигдөр уржигдах юм уншаад бүр бас үнэхээр гайхсан. Авраам 75 настай байхдаа амлалт авсан. Авраам 175 наслсан. Тэрнээс 75 таада тэр анх би чамд хүүхэд өгнө гэсэн амлалтыг өгсөн. 75 гэдэг бол нэг тиймч залуу нас бол биш. Гэхдээ бас тиймч өгшин нас биш. Дахиад цаана бидний мэдж байгаагаар 100 жил байна. За Авраам тэгэхэд Сара 65 таа байжээ. За ингээд яваад исэн хүүхэдтэй болдгоо. Бүр аргаан бараа сүлдээ бүр хагаар магаар гэж бүр номширч өгсөн. Тэгээд 86 таада хүүтэй болсон Ишмаил. Тэгээд 13 жилийн дараа 99 дэх байхад. Одоо 99 бол асуудалтай нас шүү манайхаа. Бурхан гарч ирснэ. Авраамаа чи одоо ингэж амьдрахаа болоо. Чи одоо дахиж ямар ч хоёрдогч бодлогүйгээр миний өмнө цэвэр амьдр. Дахиж надаас нууцаар юм хум хийн гэж байхгүй шүү. Би та нарт дэлгэрэнгүй орчуулга ярьж байгаа шүү. Би юу ч нэмээгүй. Миний өмнө цэвэр амьдр. Миний өмнө тултлаа амьдраач. 99 дэх хүнд штэ. Тултлаа амьдраач шүү. Амьдраач шүү. Одоо л эхэлж алаад өгөөч гэсэн утгатай. 99 дэх хүнд штэ. Би нэрээ залбирлахаа хариуг авсан шүү. Ээдий. Тэгээд дараа жилийн үдээд Сара хүүхэд төрүүлнэ гэсэн. Авраам зүгээр л улаан нүрээр газар харуулдан унаа гэж байгаа Библиэлд. Тэгчээд бас нөгөөтг чи гот би юу та гот Сара юу та гэд инээсэн байгаа юм. Тэгээ бурхан чи энийг хэрэггүй. Би хийн. Яагаад гэвэл би бол төгс хүчит бурхан. Чи надаар тэтгэгддэг, чи надаар тэжээгддэг. Би чиний битмин чинь байна. Би чиний амин дэм чинь байна. Би чиний нэмэлт бүтээгдэхүүн чинь байна. Яах юм? Яг тэрний дараа Сараг нэг балаа хаан эхнэрээ болгож авдаг. Тэрний дараа штэ 99-тэй штэ манайхаа хүүхнүүдээ ямар ч юугаа ч анзлуулаагүй штэ. Тэгээ теологчд юу гэж үздэг вэ гэхээр бурхны тэр үг хэлэгдснээс хойш бүр үнэхээр тэр эмэгтэйгийн бие маш хүчтэйгээр эрчтэйгээр залуужиж эхэлсэн гэдэг. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ариун сүнстэй амьдарч байхад хүч энергиэр дутхгүй бөгөөд бидэнд
За одоо би өгшөрчлээ. Одоо би эшиг зүгээр ингээд тэтгэвртэй гараад одоо ингээд хүүхдүүдийг хараад амьдрий гэх ямар ч боломжгүй. Хэрэг үнэхээр би бурхантай хамт амьдрдаг юм бол надад хийх юм зөндөө байна. Гүйцэлдүүлэх юм байна. Одоо бид нар ингээд энэ Авраамыг та бүр уншаад үзээрэй. 99 настайгаасаа эхлээд 175 насыг үзэх хүртлээр Авраам үндэстнүүдийн хувь тавиланч бурхантай ярьлаа, хотуудын хувь заяагч шийдэж байлаа, хүүдээ эхнэр авч өгч байлаа. Бүр зүгээр хийж үйдэг шүү, бүр ёсон штий ажил. Бурхантай хамт. Тэгэхээр бурханд бол бид нар түүнтэй хамт амьдардаг учраас би ажилдаг гэж хэлмээргүй, амьдардаг учраас тэр миний амин дэм, тэр миний нэмэлт бүтээгдэхүүн, тэр миний витаминууд, тэр намайг бүр үнэхээр өөрийнхөө чи энийг хийгээрэй гэж дуудсан ажилдаа тохируулж заавал тэтгэж идэг. Бид нар ерөөсөө за одоо 60 хүрчлээ одоо болоо одоо тэгээ ер нь бол өөхөх тийшээ хазаайдаа гэсэн байж болохгүй. Хаач байсан. Би тэд насны үд насч гэж ярих хэрэггүй. Би эзэн Есүсийг ирэх хүртэл хийх ажил зөндөө байгаа юм байна. Амьдрал байгаа. Бүр Авраамыг хийж очсон. Алаач чи зүгээр амьдрсан шиг амьдраач. Би одоо 99 шүү дээ. Та зүгээр Исмаилыг л өрөөч үчтэй. Илүү дутуу яасан юм. Яг бидний бодол бид нар тэгэхээр яадаг байх нь бид нар зүгээр эндээсээ хөвшөрхийг тушаадаг байх юм шүү. Хөвшөр. Сувда хөвшөр. Тэгээ тушаацсан чи явдал мавдал хүртэл амар сонирн болоо тэгээд угаасаа би хөвшин шиг явах хэвээр. Үгүй. Би тэгээ багийг хэлчихлээ ч дөрвөлөө алхаж байхдаа за өгшөө. Хоёулаас та хийх ажил биш. Амьдрах. Бүр юу дуулахын, юу даахын ястай бөө мэдээ. Эсвэл бурхал мэдэх ах. Эсвэл алах юм байна да. Чи дээр. Аюуш гэж юу? Би та нарыг наадмын дараа амар урамшуулж байгаа хаа л гэж бодоод байгаа шүү дээ. Эрч хүчээр хизээж дутхгүй. Одоо тэгэхээр цөмөөрөө би хөгшөрж байна гэж ярих биш. Ер нь болвол 60 наснаас хойш дандаа хүүхэд харна гэдэг ажил хийхгүй. Яах вэ? Бид нар хүүхдүүдийг харалгүй л яах вэ? Энэ миний бурхан. Сутаа мичиж 60 хүрчлээ. Одоо бараг 61 болчлоо даа. Одоо их миний охин хүүхд харах юм байна. Бурхан бол надтай ингэж огт ярихгүй байна. Тэгээ бурхан надтай яриагүй юмыг бас хүмүүс над руу ярмааргүй л байна л та. Тэгэхээр би эсэргүүцэж байна. Гэтэ би мэдээж ач хүчтэйгээ хармаар л байна л та. Тэгээ бидний хийх ажил зөндөө байгаа манайхаа. Би нээрнгэсээ хэлж байна. Бидэнд хийх ажил үнэхээр их байгаа. Бид нар ямар их сургагдаж байна. Бид нар амьдралын өдөр тутмын одоо хэв маягаараа ямар их сургагдаж байна. Бид нар ямар их шигшигдэж байна. Бид нар ямар их тунгаагдаж байна. Бүр энэс ч илүү шигшигдэн та нар саяхан тавьсан иш үзүүлгийн үгийг харсан болвол бас бодсон бол. Одоо жоохон мөндгөрөө ажиллах хэрэгтэй болчиход байна л та. Тэгээ би бүр хэлсэн за ёстой би одоо ёстой хөгшин үү тийм байхгүй шүү. Би тултал амьдрна. Би жирэмсэн болоо хүүхэд гаргасан байх гайх юм алга. Тэгтээ арайч тийм болохгүй шиг л болсон ч яах вэ? Надад бол нэг тийм чадах ичтэй шүү. Цаашаа хараа амьдрах санаачлагаар хизээч үл тутна. Энэ одоо ямар хайхалтай вэ? Бид нар бүр үнэхээр санаачлагтай амьдран төхөө. Бид нар амьдарч байгаа нийгэм, амьдарч байгаа хороо, одоо шуун папргийнхаа тэнтэх орчиндоо бид нар бүр үнэхээр санаачлагтай ёстой. Юм болгон дээр санаачлага. Өөрөөр хороондоо ийм хийе. Өөр нь ингмээр бид нар заавал хүмүүсийн өмнө гарч хэлэх албагүй шүү. Зүгээр амьдралаараа ингээд сайхан хийгээл ингээл яваал ахч болж байгаа байхгүй. Манайх ч одоо хойдлынхаа хашаанда нэг хөөхөн 3 найзтай шүү дээ. Бид тав чинь тавуулаа нийлээ тэр хавьягаа сайхан хараа. Энэ юу машин энэгээр яваад байна. Манай тэрээр хулгай гараад байгаа байхгүй. Энд юу болоод байна? Би биэндээ хэлээ. За 3 манай гэр мэрийг харж байгаарай. Ингээ манай 3 баян харж байгаа шүү дээ. Баг яхаа танаа гэрийг хөөхөн гороо юм. Бид нар санаачлагтай байх хэрэгтэй. Болно гэж нь ёстой биш. Санаачлагтай болно. Амьдралдаа үнэхээр гайхалтай зүйлсүүдийг санаачлах болно, сэтгэж гаргаж ирэх болно. Хамгийн гол нь эргэн тойрныхоо амьдралуудтай, ертөнцтэй холбогдож амьдрна гинэ. Одоо аюул олон христэд итгэгч нар ч ингээд эсэргээрээ
нэг тийм даяанч маягийн амьдрал руу орсон. Бузар юмсуудаас хол бай. Одоо ерөөсө хаалга үүдээ ерөөсө оруулахгүй байхгүй. Тийм биш, харин мэдэрч амьдрах, нийгмээ мэдэрч амьдрах, сэтгэл нь өвдөж амьдрах, өрөвдөж амьдрах, санаа тавьж амьдрах, залбирж амьдрах, тунхаглаж амьдрах. Одоо бид нар чи хийх юм зөндөө байгаа шүү дээ. Ийм зүйлсүүд бидний амьдралд бий болно гэж байна, тогтно гэж байна. Тэгээд сэтгэл хөдлөлөө бүрэн чөлөөтэй хинээс ч үл хамааран илэрхийлж чадна. Энэ нэр үнэн гайхалтай шүү дээ. Бид нар тэ намайг хүрээлэн байгаа хүмүүст тохируулж бодлоо илэрхийлэх биш. Харин өөрийгөө илэрхийлж сурна. Бидний хүүхдүүд бас тэгж сурна. Тэм учраас хотын сүмийн маань бяцхнууд чөлөөтэй бодол санаагаа илэрхийлэл ингээл ярьж өөрж яхад надад бол сайхан санагддаг. Яа тэгэл тэд нар хинээс ч айх ёсгүй. Юу бодож гэн, ямар асуулт байна, юу сэтгэж гэн тэрийгэ чөлөөтэй ярьж явах хэрэгтэй. Тэгээд бид нараар засагддаг байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэгээд бидний амьдрал дүлгүн, намун, тогтвортой, ороо бусгай биш, амар тайван, амар амгалан болж хувирдаг. Хугаршгүй, бууж өгдөггүй, тууштай юу ч болж исэн хувирдаггүй. Эрг шагналын төлөө яг одоо авах гэдэг юм шиг шаргуу хөдөлмөрлөдөг. Анхаарал сарниулах зүйлс автахыг хүсдэггүй, автдаггүй. Ийм чанарууд бидний дотор бий болдог гэж байгаа юм. Ариун сүнсээр амьдрахад энэ нь хэдэн оны хэдний өдөр миний дотор бий болоод байгааг бид нар тааж мэддэггүй. Тэгтэл нэг л мэдхэд бидний амьдрал ийм болцсон бичдэг. Бүр энэ нь бүр ингээд одоо энэ хамгийн түрүүнд би хэлсэн шүү дээ. Жимсний талбайд ургац ариун боловсрох мэт бидний амьдрал ийм гайхалтай зүйлсүүдээр дүүрэн болж идэг. Та сайн намайг ингээ ярьж хахад яана миний амьдралд яг ийм байгаа штэ гэд бас баяртай бодсон л баг. Бидний амьдралд тогтсон энэ их гайхалтай амар тайван энэ Монголын амар тайвнаас өөр шүү манайхаа. Юу ч болдгүй ингээ сайхан налайгаа байж идэг амар тайвнаас өөр. Тэртээ амар тайван авагдах өдрүүд ирнэ гэсэн штэ илчилт номон дээр. Бүх амар тайван авагдана гэж. Харин юу ч болж исэн, эргэн тойронд юу ч болж исэн. Нэг Европсын амар тайван биднийг бариад идэг. Гоёлд ерөөсөн савлуулдгүй гэх юм уу да савлуулдгүй. Байгаал байдаг. Манай хашаанд одоо нэг 20 гаруй төрлийн мод ургаж байгаа л да. Дандаа нялх моднууд ахгүй юу? Тэгээд манай амьдарч байгаа газарт болохоор бороо маш бага ордог. Нөгөө эзгүй тал болохоор оч тэгдэг юм уу ингээд салхи аюу ихтэй. Салхи ихтэй дээрээс нь бороо ордог газар учраас тэд нар ургахын тулд бүх хүчээ гаргадаг. Тэгээд тэд нар жимсэлж байгаа. Тэгэхээр тэд нар байгалийн шалгарлаараа амьд үлдээд байгаа байхгүй юу? Харин бид нар бурхантай хамт амьдарч байхад бурхан биднийг чадваржуулдаг болохоос ш миний чадвар тэнд ерөөсөө ажиллахгүй. Намайг чадваржуулдаг бурхан. Ариун сүнсээрээ намайг чадваржуулдаг. Би та нарт нэг ишлэлийг гаргаж харуулъя. Яаков. Энэ бас өнгөрсөн 7 хоногт би энийг олж аваад бүр баярлаад бүр ямар гайхалтай юм бэ энэ одоо гэж бүр гайхширч ирсэн. Яаков. Яаков намын Абишин. Мати Яаков. Ник. Яаков намын 1-р бүлэг. За 12-оос уншия. Сорилтыг тэсвэрлэдэг хүн өрөөлтөө юу? Учир нь тэр соригдчиход эзний өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна. Хинч соригдохдоо бурхан намайг сорж гин гэж бүү яриг. Учир нь бурхан бузар муугаар соригддгүй бөгөөд өөрөө хэнийг ч сорддоггүй. Энэ бүр англи библиэр сорж чадахгүй гэсэн ба. Бурханд чадахгүй юм байдгийг нь одоо энэ байгаа дах нь шүү дээ. Сорж чадахгүй. Бузар муугаар сорж чадахгүй. За доошоо хараад хайр тахтуу нар минь ээ бүүм эхлэгдэхтэн аливаа сайн сойрхол ба аливаа төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүудэрч байхгүй.
Энэ нэрштэй Яаков ч бол Есүс Христийн дүү юм билээ. Яг дараагийнхан дүү. Гэхдээ Есүс Христийн аав бол Тэнгэрлэг эцэг. Яаковын аав бол Йосеф. Тэм учраас Яаков одоо Есүс Христийн хоёр дүүн загтал бичиж үлдээсэн маа ш. Нэг нь Яаков, нэг нь Юда. Төрсөн дүүнээс 4 эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй байсан болов уу гэж одоо үздэг юм байлээ. Тэгэхээр Яаков одоо энэ загтлыг хэн хандаж ütсэн бэ гэхээр нөгөө Стефаноос хойш өрнсөн аимшигтай хавчлагын үеэр тараад батраад яваад өгсөн байсан еврей итгэгч нарт зориулаад бичсэн маа. Еврей итгэгч нарт. Тэгээд тэд нар 9 шидийн зовлонг туулаа явж байгаа. Тэд нар нөгөө зүхтаагаад гэр орноо хаяад хамаг юм хаяад яваад өгсөн хүмүүс шүү дээ. Дөрвэд те одоо амьд үлдэх нь айгүй чухал байна гэж яваад өгсөн. Тэгээд зовлон туулаа явж байхдаа тэд нар Яаков өөрөө Иерусалимын сүмийн пастор байсан гэдэг. Тэгээд Иерусалимын сүмийн пастор Яаковт одоо ийм яриа сонсогдсон эсвэл түүнээс асуусан байх магадaltaй байгаа байхгүй ямар зүйл вэ гэхээр энэ бүх зовлонг бурхан бидэнд зөвшөөрсөн юм уу? Бурхан бидэнд энэ сорилтуудыг өгсөн юм уу? Эсвэл бурхан шууд оролцож өгөөд байна уу? Эсвэл бүр холоос энэ бүхнийг ингэж зохицуулаад байна уу? Гэдэг асуулт гарч ирсэн учраас Яаков тэдэнд хариулт олгож энийг бичсэн байна лээ. Тэгээ яг зүгээр би бас сониуч юм болохоор жоохон сонирхоод үзсэн л дээ. Ер нь яг одоо тэр хүний ингээ ярьж байгаа тэр одоо юм нэг чухал шүү дээ. Зүгээр л хэлсэн болов эсвэл ямар эмоцтой хэлсэн бол те. Тэгэхэд Яаков энд бичгтээ та нар альва сорилт, альва шалгуур, альва одоо хүнд зүйлсүүд тохиолдож хахад энэ нь бурхнаас юм гэж бүүяар би бүр хоригдж байна хизээч тэр бүр эрс шийдэмгээр эсэргүүцсэн баг дахиад яриад үзээрэй та нар бурхан намайг ингэж сорж байгаа юм байна бурхан намайг ингэж шалгаж байгаа юм байна амар сонирн бааз үгүй надад л сонирн байсан заа тань сонирн биш байж магадгүй л те яагаад гэвэл бид нар муу юм болонгууд за яг эзэн зөвшөөрч та зөвшөөрсөн ч одоо яах вэ яалтай билээ гэтэл Яаков тэгж бүр бодоод ч үзээрэй та нар би бүр хоригдж байна та нарт тэгээ бид нар юу бодох юм энэ бүгд хинээс болоод байгаа юм тэр ч одоо бүгдийг хяндаг мундаг бурхан те яа энийг бид нар яг юу гэж ойлгох хэвтэй гэтэл тэр агуу элч хүн чинь даруй хариултыг бичсэн байгаа байхгүй та нар юу бодох хэвтэй гэж би хэлээд өгье та нар англи библиэр бол бүр гоё хэлсэн маа гэрлүүдийн эцгээс та нар руу байнга бэлгүүдийг гэрлийн голууд мэт сутгаж байдаг гэсэн маа. Энэн дээр анхаар. Энэ хариулт нөхгүй. Харин бид нар амьдрал дээр сайн юм бол ойлгомжтой. Тийм ээ аава танд баярлалаа шүү дээ. Йоо ямар гоё, ямар сайхан бэ. Йоо өстө гоё гэж ингээл бодож дуусаагүй байтал паркэл юм ороод ирдэг. Тэнгүүд бид нар энэ ч одоо юу болж байгаа юм? Таа ч одоо яачаад байгаа юм? Би яасан юм? Энэ ч одоо яагаад байгаа юм? Бид нар нөгөө л магтаад байсан бурхан руу одоо бид нар чичилж эхэлдэг. Харин Яаков юу гэж хэлсэн бэ? Огт ингэж бодож болохгүй. Харин та нар анхаарлаа. Тасралтгүй амьдралд чинь цутгаад байгаа дөнгөс сая миний уншсан энэ бэлгүүд байгаа шүү дээ одоо энэ. Худалдаж авч чадахгүй энэ бэлгүүдийг бид нар худалдаж авч яагаад чадахгүй энэ ч мөнгөөр зардыг биш ямар ч дэлгүүр хошоо ямар ч супермаркетад энэ ч байхгүй энэ ч зөвхөн сүнстэй амьдрсан амьдралаас урган гардаг энэ дээрээс өвөгддөг бэлэг байгаа байхгүй тэгэхээр энэ бэлгүүдийг миний амьдралд тэр хийж байгаа бүр хийж байгаа биш бүр цутгаж байгаа одоо хүрхрээ гэдэг шүү дээ одоо Ниагарын хүрхрээ гэдэг чинь одоо би нөгөө зурагтаар үзсэн шүү дээ тэр чинь бүр амар хүрхрээ байлаа шүү дээ тэгэхээр Яаков айгаа хүчтэй үг хэрэгэлсэн байгаа байхгүй бүр цутгаж идэм аа та нарын амьдрал дээр үгүй хаан цутгаад байгаа юм бэ болж байгаа бүж байгаа нэг ч алгаа гэдэг чинь би өөр тийшээ хараад байна гэсэн үг байхгүй би цутгаж байгаа руу нь ерөөсө харахгүй байгаа байхгүй тэгэхээр энэ Яаков өөрөөр хэлбэл юу гэж хэлсэн бэ гэхээр та нар ямар ч хүнд байдалд орсон бүр яаж ч одоо ямар ч сорилт шалгуурыг даван туулж исэн энийг бурхан ихлүүлсэн юм шиг бурхан зохиосон юм шиг бурхан илгээсэн юм шиг ярьж ч болохгүй бодч ч болохгүй хэлж ч болохгүй хоригдж байна.
Харин тэрний оронд анхаарлаа өөр дэш нь хандуул. Тэр миний амьдралд юугээ чинь бэлхийг зутгаж идэм болоо. Үгүй тэр зутгаж байгаа юм бол би харах юмсан аа. Тэр зутгаланд орон зогсох юмсан аа гэж бод. Сэтгэлгээний аягүй том шилжилтийг Яаков тэдэнд зааж өгч байгаа байхгүй. Тэгхийн бол би бодлоо. Үгүй тэгээд одоо ямар сони юм бэ? Яг л нөгөө аягүй олон жил тэгээ бодож сурцсан. Сайн ч юм тохиолдсон бурхнаас, муу ч юм тохиолдсон бурхнаас гэж бод. Бурхнаас биш байгаа. Яг л бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаа. Энэ дэлхий бол тэртээ хог навшаар дүүрэн сайхан ч байгаа. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа бид нар өвдөн. Энэ дэлхий дээр амьдарч итэл чинь бид нар хагцал үзнэ. Амьдын хагцалж үзнэ, бид нар хин нэг хайртай хүнээч алдна. Мэдгүй одоо энэ дэлхий дээр хахад бид нар янз бүрийн юмыг л туулна. Тэгтээ бид нар сүнсээр амьдардаг учраас тэр их юмсыг туулаа явж хахад байнгын цутгаланд орон зогсно. Байнгын хүрхрэнд орно. Байнгын бэлгүүд. Өөрөөр хэлбэл бид нар түүнийг туулаад бид нар ингээ явж байхдаа ариун сүнстэй хамт амьдарч байгаа учраас ариун сүнс хийдгээ хийгээл явна. Ариун сүнсний ажил бол үгүй суудаа харин тиймээ сая жоохон пакталчлаа. Энэ бол одоо ястай балаа юм боллоо шүү. Тэгээ зүгээрээ хоёулаа давнаа. Ёор ийм төрлийн юм ярихгүй тэр надтай. Үгүй чи ингэж бодхоо болох хэрэгтэй. Чи ингэж бодхоо болоод над руу харах юм бол би юу цутгаад байгааг чи олж харна. Тэгээд чи тэрийг тоохоо болно. Тэгээд чи тэр гэрлийн эцгээс ирж байгаа гэрлүүдийн бэлгийн голлууд дотор зүгээр л зогсно. Чиний амьдрал чинь ийм байх болно. Гэхдээ эн чинь биднэрт хийсүр юм ерөөсө биш шүү дээ. Би ингээ нэг тийм амар биелэгдэшгүй утап юм яриаг байхгүй. Энд чинь өглөө сэрхээс ахуулаад орой хитэн цагт унтдаг юм идэхгүй. Тийх хүртэл надтай хамт амьдарж байгаа түүний амьдралаас өгөгдөөд байгаа зүйл ахгүй. Хамт амьдрна гэдэг чинь одоо бидний хамгийн том ажил болчиход байна манайхаа. Итгээд хамт амьдрна гэдэг чинь. Түрүүн бид нар түүнд итгэх тухайга дууссан шүү дээ. Одоо Христ заалмаа цовдлуулаад дахин амьлсан биеэрээ ирэх гээд байна. Тэгээ бүр Есүс хэлсэн шүү дээ. Гэхдээ намайг ингээд ирэхэд итгэх хүн харин дэлхий дээр олддог л болоо да. Тэгэхээр бид нар итгэж штэ. Би та тэгээд ирнэ гэдэгт би итгэж байна. Та тэгээд ирнэ гэдэгт би үнэхээр итгэж байна. Яг л мэдгүй би зүгээр л итгэж байна. Яагаад би мэдэхгүй. Яагаад өнөөдөр амьдрал ийм болоод байгаа би мэдэхгүй байна. Гэтэл би итгэж байна. Тэгээ та бодоорой. Энд яригдж байгаа энэ зүйлсүүд таны амьдралд байгаа. Харин махан биеийн үйлсүүд байгаа бол одоо энийг бид нар зүгээр ариун сүнсэнд тушаагаад эсбөгөөс бид нар штэ Бурхны болохгүй ийм юм нь бузар юм энэ надад таалагддгүй гэдэг зүйлийг тууштайгаар үлдээд байх юм бол ариун сүнс бидэнтэй амьдрахгүй. Тэр чинь ариун шүү дээ. Тэр миний боол биш. Тэр миний одоо тэр надад өөртөө юм биш. Одоо тэг заавал байх хэрэгтэй. Ингээд хөрхөм Христэд амьдрсан юм чи одоо Христэд итгэсэн юм чи би одоо хамт байхгүй болохгүй. Тийм биш. Тэр чинь бурхан байхгүй да. Тэр би хүчрхийлээд бүр хүчээр одоо тэр бурханы амийн эсрэг зүйлсийг үйлдээд байх юм бол ариун сүнс явхаас өөр арга байхгүй. Харин ариун сүнсний зүрхийг эмтлвэл ариун сүнсийг гомдоовол, ариун сүнсийг гонсойлгол, ариун сүнсний эсрэг байх юм бол тийм хүнд нэг л зам байгаа. Уучлагдахгүй байх. Англи Библиэр юу гэсэн бэхээр чамайг эцэстэн чамайг уучлах чадах нэгнийг одоо чи хүлээж авахгүй эсэргүүцээд явах юм бол чамайг уучладаг нэг нь ч чамаас холдно. Тэ чи хинээс уучлах вэ? Чамд уучлах нэг нь гэж байхгүй болно. Үнэхээр миний бол одоо оюун санаанд ч тэр миний зүрх сэтгэлд ч тэр маш их одоо ховслыг өрнүүлсэн гэх юм уу? Тийм байна. Одоо би энэ өдрөөс эхлээд мэдээж би энэ дэлхий дээр амьдарч байгаа. Сайхан муухай зөндөөлөм тохиолдно. Сайн муу зөндөөлөм болно. Миний хүсээгүй юмч болно. Миний хүсэж исэн юмч болно. Тэг юу ч болж исэн.
Би ерөөсө тантай хамт амьдарч таны тэр ариун ургац миний амьдралд боловсрж байгаа эсэх тэр байнга санаад авах хэрэгтэй. Би ч одоо нөгөө хідэн цэцэг мэцэг суулгацсан тэгэл уг нь урд өдөр нь би харцсан шүү дээ. Орой унтахтаа хараад бүгдээрэнтэй нь ярилцчихад унтчихж байгаа байхгүй юу. Өглөө сэрэнгүүтээ за яаж н хайртууд юм юу болж н яасан ийсэн гэж очиод би ярьдаг байхгүй юу. Тэгсэн чи зарим нь хөөрхөн цэцэглээд эхэлсэн. Ямар гоё юм. Хэрэг би зүгээр л нэг өвс ногооноос юм хайгаад идэм бол жимс ч юм уу цэцэг ч юм уу те ямар хөөрхөн юм бэ гэж бүр ингээ хайгаад идэм бол бурхан бидний амьдралаас бүр амар хайдаг нь гарцаахгүй шүү. Би бүр хүн хата хайгаад байгаа байхгүй бүр юм ургасан байна уу яасан хатсан байна уу шаралсан байна уу яасан ийсэн гэж бурхан тэр тусмаа биднийг онцгойгоор авч үздэг. Тэгээ сүүлийн үед ер нь бол хүмүүсийн амнаас ч сонсч өчтөр бас охинтойгоо ярьж байхад ч гэсэн охин маань ярьж исэн. Сая салуна хэлж байна. Үнэхээр нэг амар тийм нухацтай юмроо орцсон шүү бид нар. Тэгээ бид нар үргэлж түүгээр шалгагдаж байдаг. Тэгээ бурхны шалгалт дээр шүү дээ намайг доош нь хийхин тулд байдаггүй. Намайг батлахын тулд байдаг. Тэг харж байна уу? Миний чиний дотор хийсэн ажлууд үнэхээр баттай байгаа биз? Чиний дотор би хийсэн байгаа биз? Гэж тэр баталдаг болохоос ш тэр зүгээр чиний янзыг үзсэн чиний цаа бодлыг чи сонжсэн чи юм хөгийн л байхгүй юу гэдэггүй тэр бол ёрын нэгний ажил. Тийм л учраас бид нар ирэх өдрүүд сайнтай муутай өгсөж уруудсан бүдэрсэн унсан байсан ч хамаахгүй ариун сүнстэй хөтлөгдөж алах нь айгүй чухал юм. Одоо энэ өөрийнхөө бодол санаанаас татгалцахад бэлэн болох хэрэгтэй бид нар. Өөрийнхөө боддгоос татгалцах хэрэгтэй байхгүй юу? Ариун сүнсээ бид нар өнөөдөр таны өмнө ирээд өөрсдөө танд өргөж байна. Та юу хүсэж чинь тэрийг л хий. Та ямар байна тэрийг л үлд. Танд юу хийхийг тань заах нь бидний ажил биш юм. Тийм учраас та ямар байна, яаж хэлбэржүүлмээр байна, эсвэл та яаж хайрламаар байна, та яаж хамт алхмаар байна, та яаж хамт амьдрмаар байна, юу харуулмаар байна, бүх зүйлийг таны бүрэн эрх мэдэлд, таны хүч чадалд бид нар өгч байна. Бидний энд сууж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс бид нар бүгдээрээ амьдралаа танд өргөж байна. Та яахаа өөрөө мэд. Эцэст нь тэр бол ариун ургацтай, үр жимстэй тийм л талбай болж хувирхан гарцаагүй. Тийм учраас та минь хүслээрээ үйлдээч гэж бид нар танаас залбирэн гуйж байна. Таны хүсэл бидний амьдралд биелсэн байх нь л өнөөдөр туйлын чухал байна. Тэгээд та үргэлжлүүлэн ариун сүнс бидний дотор ажиллаж амьдарч биднийг дотроос маань ятгаж биднийг дотроос маань цэвэршүүл дотроос маань та биднийг хүүгийн яруу алдартай дүр төрхийн дагуу өөрчлөх болтугай аваа. Бидний дотроос худал хуурмгийг та зүгээр л хайр найргүй авч хаях болтугай. Үнэхээр Христийн бие цэвэрших ёстой. Христэд итгэдэг хүмүүс, таны ариун нэрийг зүүдэг хүмүүс, танаар овогддог хүмүүс бид нар үнэхээр цэвэрших гүн шаардлагатай байна. Бид нар өвчтөй болсноо хүлээн зөвшөөрж байна. Бид нар үнэхээр ялзарсан бодол санаатай болсон байна. Бид нар ариун сүнсийг үл тоодог болжээ. Сүм чуулганууд үнэхээр ариун сүнсээр хөтлөгддөг байгаас хийж байгаа юм бүхэндээ ариун сүнсийг оролцуулдаг болоосаа ярьж байгаа нь ч номлож байгаа нь ч зааж байгаа нь ч багшилж байгаа нь ч дуулж байгаа нь ч сууж байгаа нь ч сонсож байгаа нь ч бүгд ариун сүнс таныг бүр үнэхээр танаас бүр зуурсан, тантай бүр хамт алхсан, таныг бүр таньж мэдсэн тэр л бэлхэн байдал дотор амьдрахыг хүсэж байна. Тэгээ таны үгийг бид нар бүр баяртайгаар хүлээж авч байна. Тэгээ таны үг өөрөө бидний дотор юмсыг өрнүүлэх нь гарцаа байхгүй. Тийм учраас таньда гүн талархлыг өргөж байна. Би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен.